За сайн байцгаана уу? Та бүхэндээ өнөөдөр хүүхдийн амны эрүүл мэндийн талаар ярьж байна. Тэгэхээр хүүхдийн амны хөндийн өрөө pH 8 гэдэг орчинтай буюу шүллэг орчинтай байдаг. Гэтэл бага насны хүүхдүүдэд бид нэр эрхлүүлж байгаа нэмгээд газтай ундаа, чихэртэй ундаа, чихэрлэг зүйлүүд аваад өгөхөр юу болд юм бэ гэхээр амны хөндийн өрөө хүчлэг орчинтай болж болдог. Ингээд хүчлэг орчин, шүллэг орчинтай байх ёстой орчин маань хүчлэг болоод ирэхээр шүдийг хорхоодуулдаг янгууд илүү их орширч шүд хорхоодох гэдэг эмгэгийг бий болгож байна. Тийм учраас шүдний эмчнэр юу гэж зөвлөдөг гэхээр сахар багтай, сахарын харилцааг багасгаач хүүхдүүдтэй. Ундаа аль болох чихрээс татгалзаач гэдэг зөвлөгөөг өгөх нь тэр амны хөндийн орчин өөрчлөгдөд ирэхээр шүдийг хорхоодуулдаг нэн ихсдэг. Ингээд сүүн шүдэндээ эцэгчүүд анхаарахгүй за шүүн шүд эмчэндээ унчна гэж ойлгодог бол сүүн шүд эрүүл байх нь яг тэгэхээр дараагийн байнгын шүд эрүүл бий болоход дараагийн байнгын шүд зөв газраар гарч ирэхэд хамгийн том нөлөө үзүүлдэг учраас хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийг бага балчир гэхгүйгээр эцэг эхчүүд маань хүүхдийн ам руу юу орж байгаа вэ гэдэг дээр анхаарал тавиад аль болохоор амны хөндийн pH-ийн тэнцвэртэй байдлыг хангах хүнсний бүтээгдэхүүнийг өгч яхахыг та бүхэндээ уриалж байна.